Hi guys, энэ удаагийнхаа бичлэгээр Сөүл хотод байх 5 rooftop-ыг бол онцлоход бол бэлэн болсон байна. За rooftop гэдэг маань бол тухайн байрныхаа хамгийн дэд давхартай байдаг. Тэр дээрээс тухайн хотыг толдож болдог. За тэгээд хоол идэж болдог, шоудаж болдог тийм газруудыг бол хэлдэг байгаа. За ингээд бичлэг орохын өмнө лайк болон subscribe хандацгаагаарай. За ингээд бичлэг орцгоо. Хамгийн ихний онцлж авч байгаа зүйл roof Сөүл гэдэг нэртэй газар бол байдаг. За тухайн газар нь бол мянган нүрэгт бол байдаг. За Сөүл хотын хамгийн алдартай rooftop барууд юм бол нэг гэсэн үг. За дээрэс нь бол одоо хотын төв тал руу шууд харсан тийм өргөн талбайтай. За оройн нар сарах үеэр бол ресторанд бол нэлээд гоё бүх зүйл ер нь айгүй гоё харагддаг. За яг тэр үеэр нь бол коктейл шимцүү бол тасархаа гэж байгаа. За онцлогийн үед бол хотын төвийн бүх зүйлийг юусаа харах боломжтой. За тэрнээс гадна оройн нар жаргах дээрээс нь одоо нар сархсны дараа хотыг гэрэлтэж байгаа яг тэр үеийг харахад бол маш гоё бол байдаг. За тэгээд тухайн газар маань бол ер нь бол ширээ сандлал ер нь бүх юмар нэлийн одоо сайн зохион байгуулалтад тавьсан учраас ер нь очиход ер нь бараг л суудл байх магадлал бус газартай ажилтнаар өндөр байгаа юм шиг надад бол санагдсан. За бусад газар нь заавал захиалга өгдөг ч юм уу тэгжиж очихгүй бол очиход бол суудл байхгүй байх магадлалтай юм шиг бол надад санагдсан. За хоёр дахь газар нь бол Хасээ Сөүл гэдэг нэртэй бол газар байгаа. За биишээ яг очиод судал байхгүйсэн нам очиход тэгээд ер нь бол дараагийн газар руу явсан байдаг. За тухайн газар нь болохоор Жонгно дүүрэгт байдаг. За Жонгно гэдэг нэртэй дүүрэгт бол байдаг хүн. Тэгээд төвс рүүгээ харсан тийм rooftopтай. Тэгэхээр та бол Сөүл хотын төв хэсгийг бол эндээс бас л харах боломжтой гэсэн. За үзэгдэх орчмууд үнэхээр энэ тасархай. За тэгээд илүү өмнөх газартай харьцуулах тийм тайван романтик уур амьсгалтай гэсэн. Тэгэхээр та ер нь найз охинтойгоо эсвэл их нэртэйгээ за мэдээж бас гэр бүлтэй бол очиж болно гэсэн. Ер нь хөвчлөө хосуудын оройн цаг болон ямар нэгэн баярын үйлдвэрлэлийг хийхэд бол тохиромжтой тийм газар байгаа. За тэгээд энэ газараас онцолж ихэд ихвчлэн бол ер нь дандаа хүмүүс өгсөн оноо бол 4.9 оноо өгсөн байдаг. Тэгэхээр тэндээс нь харахад ч гэсэн нэлээ гоё газар. За гурт газар нь бол M29 гэдэг нэртэй газар байгаа. За энэ газар маань болохоор Йонгдон Гопо гэдэг дүүрэгт бол байдаг. За энийг би бичээд оруулчихъя. Та хэрвээ сонирхож байгаа бол хайгаарай. За тэгээд уур амьсгалын хувьд бол өмнөх газартайгаа нэлээд төстэй тийм тансаг уур амьсгалтай. За тэгээд ихэвчлэн дандаа хөнгөн хөгжим явсан тийм лаунж төрлийн газар байгаа. За Сөүл хотын өндөрт энэ байгуулагдсан тул одоо харагдах газар дээрээс нь үзэгдэх орчин бол мэдээж өмнөх хэдтэйгээ яг адилхан байдлаар маш гоё бол харагддаг тийм газар байна. Нилийн тийм тансаг талын газар. За энд очиж юмсвал нэлээд насанд хүрсэн одоо мэдээж насанд хүрсэн гэдэг маань болохоор 18 дөрөв мэд насанд хүрсэн. Тэгэхээр тэрнээс илүү одоо 30 гарцсан хүмүүс очиход илүү тийм тохиромжтой газар гэх юм уу. Миний хувьд бол дөрөвт газар нь болохоор rooftop bar floating гэдэг нэртэй газар байна. За энэ нь болохоор одоо илүү уянгийн талтай юм уу? Илүү одоо өмнөх хэдэн газартайгаар харьцуулахад илүү тийм романтик. За тэгтээ бас дахиад нэг ялгаа нь болохоор өмнөх хэдэн газараас арай хямд байгаа. Ялангуяа коктейл нь дээрээс нь одоо пив нь хамаагүй хямдхан байсан. Тэгсэн мөртлөө үзэгдэх орчин үнэхээр гоё. Тэгээд тухайн зохион байгуулалт нь ч гэсэн тухайн газар нэлээ айтайхан гэсэн. Одоо чинь ийм өндөр rooftop-ууд дээр очихоор ер нь хоолнож дээр уух юм тийм маш үнэтэй байдаг. Тэг хоолны порц гэсэн мөртлөө их байдаггүй тийм ер нь жоохон асуудалтай. За тэгтээ мэдээж аялж явж байгаа хүмүүс нэг удаа хотынх нь хамгийн дээдлийн байдлаар дээр орж хоол идэнгээ хотыг ер нь бол байлтна гэдэг нь айгүй гоё мэдсэн. За энэ rooftop bar floating гэсэн газар маань болохоор тэр газар яг адилхан вивтэй, яг адилхан үйлчлэгээтэй мөртлөө үнийн хамаагүй хямдхан байдаг аа л гэсэн. Тэгэхээр тэр баачт газар хайж бол ийшээ яваад их зүгээр гэсэн. За тав дахь газар нь болохоор Noof Cafe. За ер нь баг миний энэ ярьж байгаа rooftop донд анхны кафе нь орж ирж байгаа. Тэр нь бол Солонгост байлаа. За энэ газар тэгэхээр ер нь бол өдөр очивол зүгээр гэсэн үг. За мэдээж нар жаргаж авах үед очивол их зүгээр. За тэгээд тухайн кафе маань болохоор яг ийм бар кафе хоцсон төрлийн уур амьсгалтай орой болчоор мэдээж пивэгээл зарцсан өдөр нь нэг кофегаа зардаг гэсэн. За тэгээ мэдээж хотыг бол бүтэн толтоход бол ямар ч асуудал байхгүй. Тийм өндөр газар байгаа. За бүр намсан таавартай баг зэрэгцээд ирсэн юм шиг гэж хажуудаас дээр нь очиж харах юм бол харж болохоор тэгээд
улаан таврыг зайжуулснаа харах боломжтой тийм газар байгаа. За ингээд 5 газар бол танилцуулж бол дууслаа. За тэгтээ хэрвээ очих ч бол би 4 дахь газрыг бол санал болгоно. Яагаад бол баажид хямдхан гэдэг утгаараа 4 дахь газрыг бол санал болгож байна. За ингээд энэ удаагийн бичлэг маань дуусж байна. Дараагийн бичлэгээр уулзлаа.